Би тэр асуулт асуугаад ерөнхий сайд хариулж байгаа тэр агшныг бол сүүлд нь олж харсан л та. Энд бол нэг ууралж бухимдаад байхаар зүйл огт харагдаагүй ерөнхий сайдын хувьд би хэлж штэ. За дээр нь би нэг зүйлд гайхаад байгаа. Энэ манайхан болохоор нэг хэрүүл маргаан хүний нэрийг ингэж сольж хэлсэн гэдэг ч юм уу. Ийм буруу агуулга руу зүгээр мушгаад ингээд янз бүрээр яриад байна. За миний хувьд бол юун дээр имзэлсэн гэхээр Баярмаа гишүүн бол ард түмний амьдрал хүнд байна гэдэг ийм зүйл. Энэ ерөнхий сайдын толгоогоороо хариуцах, энэ Монгол төрийн хариуцах асуудал байхгүй. Энэ нь бухимдаад энийг улс төржилт гэж хариулна гэдэг бол туйлын хариуцлахгүй асуудал гэж би харж байгаа. Дэлхийн энэ бүх улс орны ерөнхий сайд нар бол ард түмнийхээ амьдралыг өөдөн татах, ард түмний орлогыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах энэ төрийнх нь үүрэг байхгүй. Гэтэл энийг улс төржүүлж гин гэдээ ууралж бухимдна гэдэг бол байж болов асуудал гэж би ингэж харсан нэгдүгээр. За хоёрдугаарт бол баялагын сантай холбоотой тэр та нар ингээд сонгуул дөхөөд ирэхээр нэг 100,000 төгрөг өгөөд ингээд ард түмнийг хуураад байна гэсэн нэг иймэрхүү маягийн асуулт асууж байгаа шиг харагдсан. Энэ бол бас асуух ёстой асуулт. Энэ баялагын сан гэд ингээд анх удаа ингээд Монголд оюун эрдэнэ сайд гаргаад ирсэн юм шиг юм яриад ингээд яриад байна л да. Нэг хэлэх энэ манай 5 дахь баялагын сан. Урд дахь 4 сан бол 2006-7 оноос ихтэй Монгол улсын хөгжлийн сан гэдэг ингээд явж байсан. Дараа нь энэ чинь хүний хөгжил сан болж хуурайд. За ингээд дараа нь ирээдүйн сан 3 дахь, 4 дахь нь докторжуулалтын сан ингээд 5 дахь нь энэ Монгол улсын баялагын сан. Зорилго нь бүгд ижилхэн. Бүгд ард түмэндээ энэ байгалийн баялагаас хүртэх. Анхны сан бол хүүхдүүд 20,000 төгрөг тараах байдлаар тэр үе 20,000 гэдэг чинь өнөөдрийн 100,000 төгрөг шүү дээ. Гэх мэтлэнгээр ингээд явж ирсэн 5 дахь сан юм байгаамаа. Тэгээд хамгийн харамсалтай нь энэ асуулт их чухал асуултанд бас хариулаагүй. Яагаад тэгэхээр энэ баялагын сантай холбоотой за тэр 1072 хувьцаатай холбоотой асуудлыг асууж шүү дээ. Энэ бол асуух ёстой асуулт байхгүй. Хувьцаа гэдэг чинь хүний өмч байхгүй. Би тухайлах юм бол 1072 хувьцаатай гэж ярьж байгаа боловч энэ хувьцаагаа би зарах юу гэдэг өөрийнхөө хүүхдэд өвлүүлэх юм ирэхгүй байх гэдгсэн зүгээр юм хошгруулсан хувьцаа биш байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаар асууж байгаа асуултанд нь хариулж чадахгүй байлаа, бухимдчихлаа. Нөгөө хэлэхэд Монгол төрийн засгийн газрын толгой тэргүүлж явж байгаа хүний туйлын хариуцлагагүй өөрийнх нь хийх ажлыг асууж явахд уурал бухимдна гэдэг бол байж болохгүй асуудал гэж би дүгнсэн. За энэ талаар бол хүмүүс ярихгүй зөвхөн тэр нэр усын сольж хэлсэн гэдэг дээр ийм анхаарал тавиад төвлөрөөд байгаа надад бол учир дутагдaltaа санагцсан. Тэгэхээр ардчилсан намын бүлгээс өчтөр бол шийдвэр гарсан юм байлаа. Уучлахгүй гэж. Нэр солигдсноор нь уучлахгүй хта биш ард түмний амьдралын талаар хариулт өгөөгүй талдаа уучлахгүй хэвээр. 1072 хувьцаагаа тайлбарч чадаагүй уучлахгүй хэвээр. Монголын улсын баялагын сан бусад уртлах 4 сан шиг дампуурахгүй байхын тайлбарлах зөв зүйтэй менежментээр удирдах талаараа зөв зүйтэй хариулт өгч чадаагүй уучлахгүй хэвээр гэж би эдийн засгийн хувьд харсан.